За сайн байцгаана уу? Өнөөдөр шинэхэн аним та бүхэнд ярьж өгөхөр бэлтлээ. 2023 онд гарсан нэх урт нэртэй аним байгаа. За тэгээд лайк, subscribe дараад ямар санагдсан сэтгэлдээ комент хэсэгт бичээрэй. Энэ видео 8000 лайк авбал part 2-ыг нь оруулнаа. За ингээд тайлбарт оръё. Манай гол дүр Казуя мөрөөрөө дэлгүүр орох гээд явж исэн чинь нэг далж исэн юм хотго барьсан хэдэн охтуудыг айлгаж идэх шүү. Казуя өсөрч очил газар унгаасан чинь өөрөө хотгон дээр нь унаад өгчт юм да. Тийм азгүй. Тэгээ нэг сэрсэн чинь жоохон хүүгэд болцсон тансаг орон дотор сэрдээ. Өөрийгөө толон таарад гайхаж амжаа. Ээж нь тухайд барьж үзэл миний хүү 7 хоног унтчихлаа штэ гэж шүү. Манай хүн ч өөрийгөө өөр ертөнцид төрчих гэдгийг ойлгоод байж итл Сильва гэд үйлчлэгч ирээд хооллоо тэрврээд халамжилж өгнөө. Казуя Сильвагаас баахан асууж өөрийгөө 3 настай Кен гэдэг хүүгэд болцсон. Гарм гэд язгууртны 3 дахь хүү гэдгийг мэдж авдаг. Бас энэ ертөнцид адал явдал хайгч нар сэлмээр зэвсэглэж, ичид ашиглаж мангасуудыг ялдаг гэж Сильва ярихад манай хүн баярлаж би ичид суръя л да гэсэн чинь болоогүй штэ эхлээд уншиж сурах хэрэгтэй гэлээ. Тэгээд гэрийнхэн Кэнийг уншиж, бичиж, тоо бодож чаддгийг нь мэдээд гоц ухаантай юм биш үү гэдэл бөө юм болноо. Яг үндэ манай хүн 3 настай биетэй ч гэсэн дотор нь ахлах сургуулийн сурагч байгаа юм чинь. Кен зөндөө их зүйл сурч мэдмээр байна гэхэд аав нь баярлаж эд шид түүхийн тухай ном уншиж болно. Харин шид хэрэглэх нас чинь арай болоогүй гэлээ. Тэгсэн чинь манай хүн удирдахтаа л жоохон муу болохоос бүр эд шид гаргаж чадаад байдаг шүү. Нэг мэтгэд Кен 5 нас хүрж баптизм авах өдөр нь болноо. Тэр нь яадаг вэ гэхээр энэ ертөнцийнхний шүтдэг 7 бурхны аль нэгнээс нь шидийн чадвар бэлгэнд авах юм байна л да. Хамгийн ихтэй 5 дугаар левел болдог гинэ. Кэний ихч Рейн гэхэд эд шидийн бурхнаас 2 дугаар левелийн ажил авч исэн байна л да. Тэгээд салхи гал усны шид ашиглаж чаддаг гэд статусаа харуулдаг. Сүүх тэргээр явж сүмдэр ирээд 7 бурхны хөшөөний уурд сөхөрч суугаад ёслол эхэлнэ. Тэгсэн чинь маш хурц гэрэл гарч Кен бурхтын ертөнц рүү очичдаг шүү. Бурхад энэ өдрийг удаан хүлээлээ шүү гэснээр манай хүнийг Казуя гэд урд насных нь нэрээр нь дуудаад байдیں۔ Бүтээлийн бурхан өөрийгөө танилцуулахад Кен ямар сонин царайтай бурхан бэ гэд бодож исэн чинь бодлыг уншичдаг шүү. Тэгсэн чинь үхлийн бурхан чи ууг нь өөхөх болоогүй л байсан юм да. Тэр дээрэмч өөрөө бүдэрч унаад баригдчих байсан штт гэж авдیں۔ Газрын бурхан харин сайн үйл хийсэн болохоор ч энэ ертөнцид дахин төрүүлсэн шүү гэлээ. Эд шидийн бурханд Кен таалагдаж адислалаа өгөв. Бүтээлийн бурхан эд шидтэй хувцас. Дайны бурхан сэлмийн супер скил тулааны чадвар бэлгэлэхэд технологийн бурхан урд насныхаа мэдлэг чадварыг марталгүй ашиглаж байх боломжоор шагнана. Худалдаа 8-ны бурхан айтем бокс өгч газрын бурханч бас онцгой скиллүүд бэлгэлэв. За тэгээд бүх бурхнаас адислал аваад буцаад ирсэн чинь ламтан энэ хөшөөнүүдийг ингэж тод гэрэлтхийг нь анх удаа харлаа гэж юм шүү. Аав нь статусыг нь харъя гэсэн чинь манай хүн харуулаад дими байх гэж бодоод гид сүвдөд байна гэдэл гүгээд явчнаа. Тэгээд нуугдж хагаад статусаа шалгасан чинь бүх скил нь левел 10 байдаг шүү. Хамгийн ихтэй левел 5 гээгүй билүү гэж бодсон чинь бүтээлийн бурхан статусаа нуух шид өгсөн байв. Орой хоолн дээр аав нь статусыг нь харъя гэхээр манай хүн нууцсан юм чин гэж бодоод харуулцдаг. Тэгсэн ч гэсэн гэрийнх нь хараад бүр шок. Аав нь өөр хүнд битгий харуулаарай. Миний хүүг аюултайгаар байна гин шүү гэснэ. Ямар ч мэрэгжил сонгосон яалтчгүй амжилт гаргах юм байна да гэлээ. Оройн Кен ном үзэж байгаад хөөхөн хөвсгөр амтан гаргадаг шид байхаар нь туршиж үзэх гэсэн чинь амар том жүтгэр гаргацдаг шүү. Нөгөөх нь хажуугаар нь явж исэн ихчрүүн дайраад манай хүн галаар айлах гэсэн чинь өөрөө баригдаад үхэх шахнаа. Арай гэж буцаах шид ашиглаж алга болгоод ухаан алдаад унцдаг. Игчин сэрээсэн чинь амьд байна гэд бөөн баяр. Үзэгдэл солигдож аав нь Кэнийг бусад язгууртнуудад танилцуулахад манай хүн адал явдал хайгч болж хүмүүсийг хамгаалахыг мөрөөддөг гэж ярихт аав нь мөрөөдлөө биелүүлэхийн тулд багштай болж сайн хичээх хэрэгтэй шүү гин. Маргааш нь Мили Нина гэдэг 2 багш ирж Кэнд 3 жил хичээл заахаар болдог. Мили багш нь Кэнд сэлэм өгөөд завчиж байгаа юм шиг хөдөлгөөд үздэг гэсэн чинь манай хүн лааж байгаа юм чинь багш нар нь бишрээд бүр ангайнаа. Нина тэгсэн чинь Милид сурагч чинь чамаас лаг юм байна штт гэж авдیں۔ Тэгээ сүултээ багштайгаа тулдаж үзэхэр болсон чинь хөнкөө дийлчин. Тулдангаа нөгөө багштайгаа юм ярьж марцсан. Чи дайны бурхнаас адислал авсан юм уу гэхээр нь тийм ээ л гэд хэлцдэг. За тэгээд нөгөө багшаараа ид шид заалахаар болсон чинь багш нь
Би шидийн левел 3-тай. Хоёулаа өнөөдөр энгийн шид сурч эхлэе гэж авж гин. Манай хүн чинь левел 10-тай штэ. Тэгээд би энгийн юмнуудыг мэднэ гээл нэг шид үзүүлсэн чинь багш нар нь бас ч шок. Амар юм үзүүлсэн юм байна л да. Гоц авьяастай юм байна штэ гээл бөө юм болноо. Тэгээд айтем боксноос ачуур гаргаад өгсөн чинь багш нар нь бүр зөө энэ ордон дотор чамд заах юм байхгүй байна уу? Байшин барилгагүй хөнгүү газар очиж заахгүй бол чиний хүч энэ ордныг удаа болгох юм байна гэлээ. Маргааш нь ааваас нь зөвшөөрөл аваад хөдөө очиж Кэнийг дунд төвшний шид гаргадаа гэв. Тэгсэн чинь манай хүн галын шид ашиглаж амар хүчтэй дэлбэрэлт үүсгээд тэнд байсан чулууг бүр юучгүй болгоод хайчдаг. Хоёр багш нь Кэнийг ямар хүчтэй шидтэн бэ гэдгийг нь ойлгоноо. Гэнэт алуурчин туулаа гарч ирээд Кэн рүү дайрахад манай хүн бултаал салхины шид ашиглаж устгангуудаа үлдэгдлийг нь гэрээхэндээ үзүүлнэ гэд айтем боксонд хийчнэ. Тэгсэн чинь Мили би наадах шиг чинь цүнхтэй болох юмсан. Даанч амар үнэтэй л дээ гин. Тэгээд Нинагаар мангасын байршил илрүүлдэг шид заалгаж сураад олсон мангасуудаа устгаж байсан чинь нэг нь ойроо зүгтаачнаа. Кэн араас нь гүгсэн чинь багш нь ойгоор дүүрэн мангасууд байгаа маш аюултай гэд болиулцдаг. Оройн Кэн аль хэдийн левел 8 хүрснээ мэдэж ёо бурхад намайг арай л хүчтэй болгочихжээ гэж авнаа. Өнгөрөө юм а тий. Нэг өдөр Кэн хоёр багштайгаа явж исэн чинь нэг бакгаар таарлцсан. Энэ одоо хүүхдийн цэцэрлэг болцсон юм уу? Алив хүүхэд асрагчгүй надад нэг арх хийгээд өг гэж юм. Мили дургуцч Нина бид нар ажилдаа байна гэсэн чинь нөгөө гарч Милиг миньонууд нь гүйж ирээд Нинаг бариад авдیں۔ Кэн очоод гарыг нь алгацсан чинь нөгөө бак нөхөр чинь газар унаал яолоод боо юм болж ирсэн босож ирээ зохих гээд барсангүй. Сэлмээ гаргаж ирээл Кэн рүү дайрж шүү. Манай хүн гэлс бултаал хоёр хуруугаараа сэлмийг нь барьж авснаа нөгөөдхийг чинь гаргаж шидчихнэ. Тэгсэн чинь хоёр миньон Милиг алах гэж идэг шүү. Кэнч дайрч ороод тэр хоёрыг нь ч гэсэн гаргаж шидчихдэг. Хоёр багш нь баярлаа. Ямар сайн тулдсан бэ гэхээр манай хүн номноосоо сурсан юм оо гэд хэлчихнэ. Үзэгдэл солигдож 3 жил өнгөрсөн байлаа. Багш нарын нь хичээл заах хугацаа дуусч байгаа учраас Кэн Мили багштай хүсээд байсан цүнхийг нь хийж өгөхөөр ойроо явнаа. Ой дотор том мангастай таарсан ч асуудалгүй ялчна. Энэ үед Кэний гаргасан галын шидийг ордны хамгаалагч хараад мангасууд хот руу дайрах гэж байна гэд аавд нь мэдээлнэ. Аав нь цэргүүдээ аваад дахиад очсон чинь галтуулын тогоо шиг юм л үлдсэн байдаг. Кэн сүүлийн хичээлээ дуусгаад хоёр багштай шидтэй цүнхөө өгнөө. Цүнхний материал хийж байхдаа устгасан мангасуудынхаа талаар ярьсан чинь тэднэр нь бүтэн зэргийн айрам арай хийж ялахаар тийм хүчтэй мангасууд юм гинэ. Тэгээд Кэн энэ цүнхнүүдэд бүтэн ордонч багтана. Зөвхөн та хоёр л ашиглах боломжтой гэхэд багш нар нь гайхаж хөөх дэлхий дээр өөр ийм цүнх баг байхгүй байхаа. Баярлаа гэд салах ёс хийнэ. Үзэгдэл солигдож Кэн маань 10 нас хүрсэн учраас нэг ёслолд оролцохоор хот руу явж байлаа. Аав нь янз бүрийн мангас таарлахгүй бол бид нар 7 хоног яваад хотод хүрнэ гэсэн чинь Кэн хайлтын шидээ ашиглаж ойрхон хідэн хүмүүс рүү мангас дайрч байгааг мэдээд аавдаа хэлнэ. Аав нь цэргүүдээ явуулахад манай хүн эднэр амжиж очихгүй дээ гэж бодоод тэрэгнээсээ өсөж буугаад төрүүлээд гүйчнэ. Ганцхан цэрэг үлдсэн яг мангаст алуулах гэжсэн чинь Кэн ирээд бүх мангасыг дорхноо устгахнаа. Сүүх тэрэгэн дотор хоёр охин байлаа. Телестия гүнж хадагтай Силк гэж өөрсдөө танилцуулаад гүнж нь ухаан алдаад унчихлаа. Кэн тайвшруулдаг шид ашиглаж гүнжийг сэргээсэн чинь тэр хоёр бүр Кэнийг булаацалтаад байдаг шүү. Тэгээд нэг хот руу явж байгаа болж тараад манай тэрэгэн суугаад хамт явжаа гэж чирээд аваад явчтیں۔ Манай хүн хоёр охины дунд суугаад явж ирсэн эвгүй санагдаад өөр газар суух гэсэн чинь гарнаас нь бариад хөдлөгдгөө. Нэг тосгонд ирээд буух гэсэн чинь бид хоёртай хамт хончихдох үү гэд байдаг шүү. Аав нь охид хөвгүүд нэг өрөөнд хонж болохгүй шүү дээ гэсэн чинь төрөний мангасаас айгаад байна. Кэн хажууд байвал айхгүй гэсээр байгаад зөвшөөрүүлнэ. Өрөөндөө орсон чинь 3 ортой том өрөө байлаа. Яг унтах гэсэн чинь нөгөө хоёр ч айгаад байна гэд ороо амар ойртуулад байдээ. Кэнд эвгүй санагдаад унтаж чаддгүй. Ийм байдалтай хэдэн шөнө өнгөрнөө. Нийслэл хотод ирэхэд нэг цэргийн жанжин ухтаж аваад хаантаа уулзуулна. Маш олон оркийг ганцаараа устгаж гүнжийг минь аварсан байна. Баярлаа гэд хаан Кэнийг тайж цолоор шагнаж ордон бэлгэлсэн чинь нэг язгууртан гарч ирээд ийм жоохон хүүхдийг тайж болгож болохгүй штэ энтэр гэсэн чи хаа. Чи бол яагаад ч энэ хүү шиг мангастай тулалдаж чадахгүй л дээ гэж авдیں۔
Нөгөө хүн ч за тиймдээ гэж бондогноод яваад өгнө. Хаан Кэнийг аавтай тусдаа өрөөнд оруулж уулзаад охиныг минь аварсанд баярлаа гэд бүхий жослоход Кэн сандарч байтал хаан чи ид чид тулааны урлаг гэд бүх зүйлд сайн. Олон бурхнаас адислал авсан мундаг хүү байна. Миний гүнжтэй гэрэлчих гэж авдээ. Тэгсэн чинь нөгөө охины аав бас нэг язгууртай манай охинтой ч бас гэрлэх үү гэдээ. Кэн бүр шоконд орсон байжсэн чинь хаан тайлбарлана. Кэн тэр хоёр охинтой хамт онсон болохоор сүү тавьсан гэсэн үг юм байна л да. Тэр хоёр охин бүр албаар тэгсэн байд юм да. Тэгээд хаан гүн хоёр шахаж шаардаад байхаар нь Кэн гэрлэхийг зөвшөөрнө. Үзэгдэл солигдож Кэн сүмд очиж бурхтын ертөнц рүү дахин орноо. Миний статус яагаад ийм их байгаа юм бэ гэд асуусан чинь чи дэлхийн хамгийн хүчтэй хүн болсон. Геркулес шиг хагас бурхан болох уу гэж асуулаа. Тэгснэ чи хэдий хүчтэй ч гэсэн хэрээс хэтэрсэн юм руу ганцаараа дайрж орж болохгүй шүү гэлээ. Тэгэд энэ ертөнцид зугаатай тоглоом бараг байхгүй байгаа биз? Чи өмнөх амьдралынхаа дуршлагаас бодож байгаад ямар нэгэн юм зохиовол зүгээр юм биш үү гэж хэлдэг. Кэн гарч яваад ахыгаа дэлгүүрт ажилдаг мууран охинтой тааралдаад дэлгүүрт нь орсон чинь маш их бараа байдаг. Тэгээд дэлгүүрийн эзэнд ийм юм хийгээд өгөөч гэд зурж үзүүлээд төлбөрт нь алтан зоос өгнө. Хэдэн өдрийн дараа худалдаачин бэлэн болгоод Кэнд үзүүлдэг. Кэн яаж тоглодгийг нь харуулхад худалдаачинд амар таалагдж ёстой тоглоод л баймаар юм байна гин. Кэн эннээс гадна язгууртнуудад зориулсан илүү ганган загвар бас гаргаад олон тоогоор үйлдвэрлэж эх сараас зарж эхлэе гэж тохиролцоод алтан зоос өгөхөд худалдаач за хичээж хийх болно гэлээ. Тэгэд гэртээ очиод байж тал Кэнийг танилцуулах ёслолын өдөр болж аав ээжтэйгээ явнаа. Аав замда чамтай охиноо танилцуулах гэд баахан хүмүүс уулзах байх болгоомжтой байгаарэ гэж захидаг. Кэн хаантай уулзахдаа захиалгаар хийлгсэн шатраа бэлэг болгон өгөхөд хаан их сонирхож ёслол дууссаны дараа тусдаа уулзнаа л гэж байна. Аав нь ийм тоглоом зохиосныг чи мэдсэнгүй штэ гэсэн чинь манай хүн би чи ордонтой болох гэж байгаа юм чи нэмэлт орлого олох хэрэгтэй бистэй гэж томорж байдаг шүү. Кэн Силктэй уулзаад сууж исэн чи өмнө нь Кэнийг шагнуулж байхад олон юм яриад байсан хүний хүү хоёр найзтайгаа хурч ирнэ. Силкийг Кэнд наалдаад байгааг хараад өөрт нь ч гэсэн тэгж хандах байх гэж бодсон чи Силк зүгээр л мэдлээд өнгөрдөг. Тэгсэн чинь тэр гурав Кэнийг хөө чи яагаад мэдлэхгүй байгаа гэж юм. Тайж Кэн гэж өөрийгөө танилцуулсан чинь тэр хэд тайжийн хүүл юм байна л да. Овгоо хэлэхгүй байхыг бодоход ядуу айлын хүүхэд бид гээд байдаг шүү. Бүр гадагшаа авч гараад манай найзууд эд шид мэднэ. Одоо чамайг жинхэнэ бодоо болгоно гэж байна. Нэг найз нь баахан төвчгөнд байснаа нэх удаан жижигхэн гал гаргасан чинь Кэн галын дагуулж харж ийснаа бултаж энтер. Нөгөө найз нь бас гулжигнаж ийснаа 2-3 жижигхэн чулуугаар бууднаа. Тэгсэн чинь Силк тэсэхгүй хашгирч Кэнийг тайжийн хүү биш өөрөө тайж цолтой ийм чадвартай та нараас хамаагүй дээгүүр ранктай учраас уучлал гуйцгаа гэсэн чинь нөгөө гурав нь айгаад алга болж өгнө. Тэгснээ Силк саяны хүүхдүүд буруу ойлгоод байхад чи албаар ийм байдалд оруулах хэрэг байсан юм уу гэснэ. Чи надтай болзоонд явна гэвэл би өнөөдрийн явдлыг хэнд ч хэлэхгүй гэлээ. Тэгсэн чинь Телестия хурч ирээд яасан юу болсон бэ гинэ. Силк тэгэхээр нь яагаачгүй бид хоёр болзоонд явахаар болсон гэсэн чинь хараад бөө юм болноо. Кэн аргагүй ирэхэнд Телестиатай бас болцохоор зөвшөөрнө. Хаантай уулзах цаг нь болж даам зааж өгч хамт тоглоход хаанд маш их таалагднаа. Маргааш нь Кэн бэлгэнд авсан ордонгоо үзэхээр очисон чинь хамаг цонхонд хагарахаа ямар ч тавилгагүй тоос шороо болсон байшин байдаг. Манай хүн ичэд ашиглаад тэр доор нь шин юм шиг болгочноо. Тэр орой Кэн гэртээ ярахад хоёр ах нь зочилж ирсэн байлаа. Их чинь шинэ ордныг чинь үүсэх юмсан гэсэн чинь ах нар нь амар хуучирсан юм байна лээ. Айгүй бол сүнстэй дэ гэдیں۔ Маргааш нь Кэн аав, ээж, эгч гуравтаа шинэ ордноо үзүүлэхээр дагуулж ирнэ. Аав нь өрөөнүүдийг нь үзэж байснаа уран зурагч юм уу, баримл ч юм уу тиймэрхүү юмнуудаар чимгэлмээр юм байна да гэсэн чинь үйлчлэгч Сильван хашгираал явчтیں۔ Яасан бэ гэсэн чинь Кэн амар том улаан лууны чихмэл тавьсан. Зарц нартаа хэлхээ мартцсан байж л дээ. Эртэд ой модонд явж байгаад устгасан луу байгаамаа гэсэн чинь аав нь эн чинь амар ховор дээр нь хүчтэй луу штэ. Ийм чихмэл бол 1000 платиниум зоос хүрнэ гэсэн чинь Кэн 100 сая доллар гэсэн үг үү гэж дотроо бодоод бүр шок. Дахиад нэг хүн хашгираал явцсан чинь ээж нь байла. Жорлонгийн суултуур чи ус цацаад байна штэ. Айгүй зүгээр юм байна. Манад бас хийгээд өгөөч гэж гуйна.
Аав нь жорлонгийн юунд нь тэгтлээ сүржигнээд байгаа юм гээл орсноо бас хашгираал явчихнаа. Гарч ирээд манад заавал хийж өгөөрэй. Ирэх зочдод чинч бас таалагдах байх гин. Тэгсэн чинь ордон бэлгэнд авсан бол заавал парти хийх ёстой байдин гинэ. За тэгээд манай хүн зочдын жагсаалтаа шалгаад ямар хоол унд бэлтгэхээ сонгоод бэлэг хүртэл бэлдэх хэрэгтэй болно. Бодож жогоод шилэн хундаг хийж бэлгэлэхээр шийднэ. Энэ ертөнцид хүмүүс зөвхөн шаазан л ашигладаг юм байна л да. Тэгээд бас энэ ертөнцид байдгүй учраас котлет шампанскаар дайлахар шийдэв. Тэгж байсан чи хаа ордондоо дуудаж авчираад яагаад надад урилга өгөхгүй байна гэлээ. Манай хүнч бантаад өөрийн биеэр өгөх гэж байсан юм а гэд худлаа ярьчнаа. Үзэгдэл солигдож парти эхэлж байлаа. Зочид улаан лууг нь биширч шампанскийг нь ямар сонирхолтой юм бэ гэж магтаж шилэн хондгийг нь ч бас гайхацгааж байдаг шүү. Тэгсэн чин Коржино гэд Кейнийг гоочлоод байдаг гараа ирээд ямар жижигхэн байшин бэ энэ гэжсэн лууг нь хараад ангаанаа. Ёстой амтхан муухай хоол байна гэснээр бүр салахгүй идээд Сильвиагаас булааж аваад байдаг шүү. Кени уур нь хүрээд хаанд ховлож байгаа загнуулчнаа. Өндөр тушаалтай хүн байж бие зөв авч яваач гэсэн чин Коржино айгаал цугтаачин. Тэгээд Кен Силктэй ярьжсэн чин хаан ашиглуулснаа мэдээд баахан уурлана. Хэд хоногийн дараа Кен хааны цэргийн жанжинтай уулзаж устгасан мангасуудаа хадгалж болохоор агуулах асуудаг. Нэг агуулах үзүүлсэн чин арай л жижигхэн юмаа гэд голоод наачнаа. Тэгээд гадаа талбайд мангасуудаа гаргаж ирсэн чин нөгөө хүн бүр шок. Эднэр чин бүгд ээж зэрэглэлийн мангасууд байж тээ гээл. Яг үнэндээ Кейний хайрцагын дотор нь ээж зэрэглэлийн мангасууд ч үлдсэн байвал яах вэ? За тэгээ манай хүн мангасуудаа үлдээгээд явах гэсэн чин нөгөө залуу татаж зогсоогоод манай баатруудад чадвараасаа үзүүлээд Ахмадтай уулзаад яваа гэснэ. Тулдах хүн байна уу гэж асуунаа. Нэг баатар нь ийм жоохон хүүхэдтэй яаж тулалдах вэ даргаа гэсэн чин. За та хоёр юу ч гэсэн нэг үздэг гин. Нөгөө баатар за ахын дүү эхлээд дайр гэсэн чин Кейн амар хурдан дайрч ирээд сэлмийг нь хуглаад хайчдаг. Баатарч за айлаа бууж өглөө гинэ. Кейн санаа зовоод арай хэтрүүлчлээ гэд явах гэсэн чин манай бүх цэргүүдтэй зэрэг байлтахуул гэж юм шүү. Яг эхлэх гэжсэн чин Ахмад нь хүрээд ирдээ. Яагаад хүүхэд айлгаад байгаа та нар гэд Кейнийг тэрврээд яасан төөрч юм уу гэсэн чин нөгөө залуу 30 оркийг ганцаараа дийлсэн баатар чинь ин штэ гэлээ. Ахмадын царай шууд өөрчлөгдөж хоёулаа нэг тулдаад үзье гэж байна. Кейн надад модон сэлмэл байна штэ гэсэн чи Ахмад юу юуг дайраад ирдгийг нилээн тулдаад баатрууд нь хөөх Ахмадтай ч хүч тэнцүү байна шүү гэд гайхна. Кейн хурдаа бүүслээд Ахмадын ард нь гарч ялнаа. Ахмад ялагдсандаа жоохон гайхсна. Би чиний ихнэр болно. Хоёулаа гэрлэе гэд тэрврээд авдیں۔ Кейн сандраад би дөнгөж 10 таа штэ гэрлэх нас болоогүй гэсэн чинь насны тал дээр санаа зовлтгүй. Би эльф болохоор дор хаяж 300 жил амьдрна. Ийм царайтайгаараа л байгаад байна гэж авдیں۔ Кейн гүйж очиод нөгөө залуугийн ард нуугдаад гэрлэл чинь том асуудал штэ. Ийм яаран шийдэж болохгүй. Туслаарай гэсэн чинь нөгөө залуу худлаа унтж энтер. Тэгсэн чинь нэрэ тим юм байна. Өөрөөсөө шийдэж чадахгүй байгаа юм чинь хаан дээр очигээд аваад явчихна. Хаанд болсон бүх юмаа ярьсан чинь чи ингэд өөр хүмүүстэй сүй тавьсан гэдгийг хэлсэн юм уу гэлээ. Хийх боломж гараагүй гэсэн чинь хаа энэ хүүхэд Телестия Силк хоёртой сүй тавьсан байгаа гэж тайлбарлалаа. Тэгэнгүүт Ахмад бүр улам гэрэлмээр санагдчихлаа гэж авдیں۔ Энэ охин ер нь бол эльфийн хааны гүнж юм байна л да. Эрт дээр үед эльфүүдийг хитрхи хөөрхөн болохоор нь шоронд хорж боолчилдаг байж байгаад энэ улсын анхны хаан инхийн гэрээ байгуулж тэрнээс хойш эв найрамдалтай амьдардаг болсон юм байна. Хаан тэгээд Ахмадыг чи аав руугаа захиа бичиж зөвшөөрөл авах хэрэгтэй. Өөр арга байхгүй гэсэн чи. За гэснэ. Захиагаа биччихээд хоёулаа тулдана гэд Кейнийг чирээд явчихнаа. Хаан энэ хүүхэд яаж Ахмадыг дийлчихв гэсэн чин төшмлүүд нь Кейн хагас бурхан байж магадгүй. Шалгаад үзье гэлээ. Хэдэн өдрийн дараа нөгөө цэргийн дараа Кейнтэй уулзсан чи Ахмадтай зогсоол зайгүй болцоогоо зүгээр л сэлмээр тулдаад байх ингээд бүр ядарсан байдаг. Гэнэт Ахмадын дуу гарахаар нь зүгтаах гэсэн чинь хаан уулзъя гэж ингээд аваад явчихнаа. Очсон чинь хаан нэг ном өгөөд энэ дээр хаадын төвшний эд шийдийн талаар бичсэн байгаа. Манай улсын хамгийн анхны хаан зохиосон гэсэн чинь манай хүн уншижсэн хөөх бас ийм шид байд юм уу гэд баярлсан чинь хаан за баригдав. Яаж Япон хэлээр уншиж сурсан гэлээ. Энэ улсын анхны хаан бас Японоос дахин төрсэн хүн байсан юм байна л та. Манай хүн гарах гарцгүй болж бүх үннээ хэллээ. Аав нь чи миний хүү мөн гэж үү
Гэхэд Кейн мөө бурхтуудтай уулзахад мөн л гэсэн штт гэсэн чинь бурхадтай уулзсан гэд бүгд амар гайхдаг. Статусаа харуулдаа гэхээр нь жинхэнэ статусаа гаргаад ирсэн чинь хаан хараад чи чинь бурхтад сонгогдсон хүн юм байна. Бүх дэлхийн хүмүүс чамд захирагдах ёстой гэлээ. Кейн үгүй би одоогийн амьдрал адал явдалтай сэтгэл хангалуун байна гэв. Яг энэ үед Ахмад орж ирээд аавынхаа захиаг үзүүлж гэрлэх зөвшөөрөл авсан шүү гэд Кейнийг дагуулад явчихнаа. Хаан өрөөнд байсан хүмүүсийг өнөөдрийн явдлыг хүнд ч хэлэхгүй нууцлах ёстой шүү гэдэг. Телестия Силк 2 Кейнийг өөр хүнтэй сүү тавьсныг нь мэдээд баахан уурлаж чи битгий бүх гэрлэх саналыг зөвшөөрөөд байгаа чи гин. Тэгсэн чинь Ахмад орж ирээд дахиад ч ирээд явчихна. Үзэгдэл солигдож Кейн нөгөө намайг уншиж байтал хэрвээ чи энэ намайг уншиж чадаж байвал надтай адилхан өөр ертөнцөөс ирсэн гэсэн үг. Намайг Юя Эсфорт гэдэг гэсэн байла. Ингээд энэ аним бидний мэдх Юятай холбогдож байгаа юм гэхгүй юу? Бодлоо. Нэр манай сувг дээр байгаа Юягийн анимыг үзсэн хүмүүс хэр их байна? Комент хэсэгт бичээрэй. За тэгээд тэр номыг зохиосон Юя Эсфорт гэдэг хүн осолд орж нас бараад өөрийнхөө бодит биеэр энэ ертөнцид шилжиж ирсэн гэсэн байв. Энэ үед Телестия Силк 2 ирж манай хүнийг сандраагаад гараад явж идэл Ахмадтай таарчнаа. Маргааш тулдсан шүү гэхээр нь ёстой уучлаар амжихгүй гэж зүгтаачдаг. Маргааш нь Кейн 12 нас хүрч албан ёсоор адал явдал хайгчаар бүртгүүлэхээр явнаа. Дөнгөж орсон чинь нэг улаан өстэй залуу тааралдаад анх удаа ирж байгаа юу? Ганц амьтаа юм чи болгоомжтой байгаарэ гэж зөрөхөд Кейнд нэг л таньдаг хүн шиг санагданаа. Манай хүн анкет бөглөөд байжсэн чинь хідэн гарууд ирснэ. Юун жаахан хүүхэд вэ? Ээжтэй очооч гэд Кейнийг өшөглөх гэсэн чинь бултчнаа. Бусдын дайрахад Кейн хөнгөө бултаал хооронд нь мөргөлдүүлчихэж байгаа. Нөгөө хэд бүр сэлмээ гаргах гэж байтал төрөний улаан үстэй залуу хүрээд ирсэн чинь Клауд байна гэд нөгөө хэд нь зүгтаачна. Клауд Кейний төрөний хүмүүсээс яаж бултаж байгааг нь анзаараад сайн тулалддаг гэдгийг нь ойлгоцсон байдаг. Тэгэд өөрийгөө галтаа сэлэм ашигладаг, эхнэрээ мөсний шид гаргадаг гэд Эйр-ранкийн адал явдал хайгч нар гэсэн үнэмлэхээ үзүүлнэ. Манай анхны хаан бүр 3S ранктай хар үнэмлэхтэй байсан штт гэд ярьж идэл эхнэр нь ирээд яагаад арх угаад байгаа юм бэ гэд цохиж аваад чирээд явчихнаа.